За хай. Ордерс бичлэг хийгээгүй мэн. Би тэг Монгол явчаад ирсэн. Тэгээд одоо болохоор ирээд юу лээ. Ямар ч хамгаалал юм байдаг. Одоо би нэг бүтээн хэмжээнд дахиад орох гэж байхгүй юу. Тэгээд энэ удаа болохоор амар зардал багтай орё гэж бодож байгаа. Тэгэхээр би зүгээр амар хямдхан балааж авсан. 10,000-аар. Тэгээд тэрийг чимэглэе гэж бодож байгаа. Юу нэр бодож байсан. Зүгээр тэгээд ийм балааж авсан байхгүй юу. Тэгээ энийг юмнуудаар чимэглэнэ гэж бодож байгаа. Тэгээд энэ удаа болохоор өөр мейкап ус мөсөндөө ямар ч мөнгө гарахгүй өөрөө хийчихье гэж бодож байгаа. Тэгэхгүй болохоор мейкап нь 50 евро, ус нь бас 50 евро гэдэг байхгүй. Тэгээд одоо болохоор бүр 60 евро болсон гэсэн. Тэгэхээр би угаасаа төлж чадахгүй. Сая угаасаа Монгол яваад миний бааж тэтэрсэн байгаа. За, ер нь бүжгийн тэмцээний зардлын талаар ярьж үгүй заяа. Энд байдаг. Энэ зүгээр нөгөө энгийн шатныхан штэ. Тэгээд энэ нь болохоор эхлээд entry fee 10,000 форинт гэдэг. Тэгээд хэдэн бүжиг бүжиглэхээс хамаарат нэг бүжгийн 40 евро гэдэг. Тэгээд би энэ удаа болохоор 3 бүжгээр орох гэж байгаа. Rumba, cha-cha, тэгээд самба. Энд болохоор тий палаж биш тий. Палаж би өмнөх палажа түрээсэлсэн байхгүй юу. Тэгээд тэр тиймэрхүү гой палажнууд гой палаж ч нэг сонин палаж ч түрээслэхэд угаасаа 20-30 мянган форинт гэдэг. Тэгээд юу нь болохоор хэрэг худалдаж авъя гэвэл бас амар үнэтэй мөлий. Яг нэг сонирмяа палаж төр болохоор 50-60 мянга зянга. Тэгээд бүр үнэтэй. Хэдэн мянган доллар молор гэсэн. Тэгэхээр одоохон би үгэн сая ингэж уцаахгүй Монгол явахтаа гоё. Монголд бүжгийн малаж тэр арай хямдхан мэдэн штэ түрээс идэрнэ. Эсвэл тэдрээс ингээд юу н хөдөлтөж авч болох уу гэж асууя гэж бодсон чинь ерөөс тэгж амжаагүй. Тэгээд тийм болохоор одоо ингээд байгаа юмтайгаа эвлэрэл орно. Би болохоор энэ дээгүүр нь шигтгээ явуулаад тэгээд энэ хоёр талаар нь шигтгээ явуулъя гэж бодож байгаа. Миний нуруу нь бол таалагдсан. Тэгээд энэ бас юм шигтгээнүүд авсан. Тэгээд happy болсон явж байна. Нөгөө нэг бүжгийн палаж гээд жоохон тийм байгаад исэн байхгүй юу? Тэгсэн чинь манай бүжгийн ихч амар гоё палажа надаа хэрэглүүлээ гэсэн. Тэгээс очиж авчаа явж байна. Би тэгээд за одоо түрээслэх юм болов гэж жоохон айгаад исэн байхгүй юу? Яг анханасаа түрээслэнэ гэж хэлээгүй л дээ. Тэгээд түрээслэнэ гэж хэлээгүй, түрээслэхгүй гэж хэлээгүй. Тэгээд тийм болохоор жоохон санаа зовоодсэн чинь зүгээр хэрэгэл гэсэн. Йоо амар гоё палаж. Миний яг өмнө нь өмссөн шиг ер нь аль тэр эмэгтэйгээс авсан палаж юм лээ. Тэр нь болохоор одоо юу өмсөж байгаа нь юм барын ирээ биш ээ. Дахин ирээ. Тэгээд амар гоё палаж. Йоо. Cha-cha, 1, right? Cool. Yeah, cha-cha 1 or cha-cha-cha. Cha-cha-cha or cha-cha 1. Cha-cha-cha, cha-cha 1, 2, 3, cha-cha 1. Or cha-cha-cha, 2, 3, cha-cha-cha. Okay. Бүжгийч нөгөө палаж өгтөө ийм тайн хийдэг өөрөө тайн хийдэг мөсөн.
Тэгээ одоо тэрүүгээр бие тайна их гэж байна. Ямар юм болох юм мэдгүй. За ч гэсэн хийж үзье. Энэ болохоор юм байт юм лээ. За тутцгий. Чингэж байна. Европ яваа. Зиншил шиг байна да. Цаан подкастлаар хийж байна. Гоё вивтэй газар байна. Tutto bene. Bravo. Багшин дээр дөөр өндөд хийж байна. Лүнэ татчих юмар. Dance World Championship. За энд юу болж байна? Нүрээ бүтэн яг бай тээ. Тийм гоё. За орцгой. Энд бөөн гялцсан палажтай хүмүүс. Нүрээ цамцам. Цаг гараад багштай ганц хүчтэй. We have Timur and Tomasz, Kisika and Tibor, Marta and Alexander. We have Bad and Basanda and Matloni, Mari and Tomasz. We have on the floor dancing cha-cha-cha using this.
Taking a turn, this was your samba. One more couple is joining us on the floor. So you are 7 now. Thank you, dancers. Now we go to It was right name. Massachusetts. Зэ дуслаа. Тэгээд одоо хөтөлөх гэж байна. Тэгчээд хоолтондээ. Бүжгийн дараа уг нь ингээд энэ хоолнууд байсан. Даач хаан жолоог идж байгаад тэгээд дуусчих.